За дараагийн хэсэг дээр одоо захиалгын тухай тайлбарлая. За одоо хэрэглэгчийн талаас бол хэрэглэгч бол бараагаа одоо энэ бараагаа таалагдсан ингээ хадгалчих болж байгаа. За тэгэнгүүтээ энэ барааг сагсалж болж байгаа. За энэ сагсан дотор хэрэглэгчийн бараанд тарагдаад хэрэглэгч бол эндээс ингээд үйлдэлүүдээ гэдэг энэ бараагаа үл тавхад бэлэн болгосож байгаа. За энэ дээр одоо промо код гэдэг зүйлийг оруулсан байгаа. Энэ болохоор хөнгөлөлт идэх. За энэ промо кодыг болохоор админасаа бүтээгдэхүүн төр промо код гэдээ болж байгаа. Одоо энэ оруулсан байгаа промо кодууд нь тарагдж байна. Энийг устгахчиж болно. За шинэ промо кодыг ихтэй юу яах вэ гэхээр за үндсэн промо кодынхоо одоо за pro 1 2 3 гэдэг промо код өгчээ. За энэ промо код хэдэн өв хөнгөлөх вэ гэдгийг дотор бичнэ гэсэн үг. За энэ бол 20%. За энэ хөнгөлөлтийн хамгийн сүүлийн хугацаа хизээ дуусах вэ гэдгийг бас оруулна гэсэн үг. За энэ одоо энэ сарын 31-ний хүртэл энэ промо код хүчинтэй гэсэн үг. Бас энэ промо кодонд хүсвэл одоо лимит тавьж өгч болно. Энэ промо кодыг одоо хамгийн ихдээ 20 хүн л ашигланаа. 20 хүн л энэ промо кодоор 20% хөнгөлөлт эзэлнэ гэдэг утгатай. За энийг ингээд дистраллаа дахиад оруулчихна. Энэ дистраллын дагуу ерөнхийдөө промо коднуудын жагсаалт үүснэ гэсэн үг. За ингээд шинэ промо код үүсчихэж байгаа ингээд. Pro 1 2 3 20% хөнгөлнө 31 хүртэл 20%. За энэ дээр болохоор одоо хэрэглэгч промо кодыг хийж үзгээр. За өнөөдөр өндөрх нь 30% хөнгөлсөн. За манай промо код маань үндсэндээ ингээд иймэрхүү маркаар ажиллаад эхэлж байна гэсэн үг. За хэрэглэгч тэгээд өөрийнхөө за ингээд хөрвүүлэх хаягаа оруулчихна. Байгууллага дээр нөт авах асуудлыг ерөнхийдөө эхний ээлжинд ингээд тавьсан байгаа би. Байгууллага дээр нөт авахаар бол ингээд байгууллагын регистрийн дугаарыг хийчихнэ. 8 тийм байгууллагын регистрээр. За ингээд купеээр гаргаад ингээд төлбөрөө төлчихнө. За төлбөр амжилттай болчихно. За төлбөр амжилттай болсны дараа болохоор админ хэсгийн захиалга гэдэг хэсэг дээр одоо шинэ захиалгууд ирнэ гэсэн үг энэ дээр. За би промо кодыг төлбөр төлөв төлж үзье. Pro 1 2 3. За амжилттай байна. За хамаахны купе төлбөр төллөө. За төлбөр амжилттай болсон. За хэрэглэгч өөрийнхөө захиалгын хувцсыг халдчих болно. За хүлээгдэж байгаа төлөвт байна. Таны энэ захиалга гэдэг 48 төгрөгийн ийм дугуйлтын ийм захиалга хүлээгдэж байна. За энэ болохоор админ дээр болохоор за шинэ захиалга ингээд ороод ирсэн байна. Захиалга хүлээгдэж байгаа төлөвтэй. За энэ дээр харах дээр энэ захиалгын дэлгэрэнгүй харж болно. За энэ балнаас ингээд 2 ширхгийг энэ дэвтэрнээс ингээд 2 ширхэг гэдэг үндсэн авах хэвээр бараа нь харагдана. Захиалга хийж байгаа хэрэглэгчийн мэдээллүүд нь эндээ харагдчихна. Тэгээд за ийм промо код ашигласан байна. Байгууллага дээр авна гэсэн байна. Байгууллагын регистрийн дугаар ийм байх гэсэн тайлбарлаагаар ерөнхийдөө бол хэлж байгаа гэдээ ойлгож байна. За хэрвээ энэ тухайн бүтээгдэхүүнийг захиалгыг хүргэх дарчин тэгэнгүүт энэ болохоор төлөв нь болохоор энэ хэрэглэгчдэр хүргэлтэн дарсан гэдэг хэрэглэгчд өөрийнхөө бараа хаана яаж явж байгааг мэдэж болно гэсэн үг. Энийг амжилттай болгочвол за энэ одоо хэрэглэгчд бараагаа өгсөн үед энийг амжилттай болгочно гэсэн үг. Тэгээд бараа нь амжилттай хүргэгдсэн. Энэ хүн бараагаа хүлээж авсан гэдэг төлбөр болчихно гэсэн үг. За энэ дээр нөт болохоор эндээс одоо хойноос нь захиалган дээр илгээж болно гэсэн үг. За одоо нөтийн зураг байвал зургийг нь оруулчихна. Эсвэл нөгөө нөтийн баримтын дугаараа байвал тэр дугаар нэгээд үнийн дүнгийг хийчих болно гэсэн үг одоо.
За ингээд хэрэглэгч рүү бол ингээд иймэрхүү маркаар ингээд нөт авчиж болно гэсэн. Хэрэглэгчд нөт нь болохоор ингээд харагдчихна гэсэн. Нотных нь уншуулахгүй харна. Дугаар баримт нь. Эхний ээлжийн захиалга бол ингэж бүртгэгдэж ингэж явагдаж байгаа.